Сайн байцгааны судлаачдаа бидний амьдарч буй дэлхийн ертөнд тааварлахын аргагүй олон нууцлаг, эдгээр зүйлсээр дүүрэн байдаг. Харин хүний тарихт тэдгээрийг төсөөлөн бүтээх чадвар бол гайхалтай зүйл. Өнөөдрийн бичлэгээр бид СБ-ийн ертөнцийн алдарт мөсөн уулыг эхнээс нь ахгуулаа хамгийн доод, хамгийн анхуу давхар хүртэл хамтдаа судлах болно. Энэхүү зурлыг ойлгомжтой байлгахын тулд бид үүнийг хэдийд хэсэгт хувааж, part 1, 2, 3 хэлбэрээр тайлбарлах болно. Эхний хэсэгтэр бид мөсөн уулын дээд таад байрлах, харьцангуй хөнгөн бөгөөд олон хүнд танил СБ-ийн ойлголтуудаас эхлэх болно. Харин доошлох тусам илүү нууцлаг, илүү аимшигтай, бүр тарих хэрэгмээр онолууд гарч ирэх болно. Хэрвээ зурлыг амьд байлгамаар байвал лайк болон subscribe хийж цугаа дэмжихээ битгий мартаарай. За ингээд СБ-ийн мөсөн уулын эхний хэсгийг хамтдаа эхлүүлье. Юм бүхний эхлэл СБ яаж үүссэн талаарх хамгийн анхны СБ-ийн төр бол яхаа аргагүй хүн болгоны мэддэг SCP 173 буюу хөшөө юм. Анх харахад SCP 173 нь бетон, арматур болон шүршдэг будгаар хийсэн энгийн баримл мэт харагдана. Гэхдээ энэ баримлын жинхэнэ аимшиг нь одоо л эхэлж байна. 173-ыг шууд харж байгаа үед тэр огт хөдөлдөггүй. Харин хинч харахгүй болсон мөчөд бүр нүдэн анивчих агшинтал маш өндөр хурдтай хөдөлж олзоо барьж аваад хүзөөг нь хургалж ахна. Тиймээс дөнгөж SCP-тэй танилцаж эхэлж байгаа хүн болгоны мэдэх ёстой хамгийн анхны дүр гэдгээрээ маш алдартай. Энэ нэр бусын биетийн талаар илүү их мэдмээр байвал энэ дээр байрлах хэсглүүд харж үзээрэй. Хэрвээ та SCP-ийн ертөнц рүү анх удаа орж байгаа бол хамгийн түрүүнд ойлгох ёстой зүйлүүдийн нэг бол The Foundation буюу SCP-ийн маш нууц байгууллага юм. Албан ёсоор тэдний оршин тогтнол хаанч бүртгэлгүй. Тэдний байгууламжид газрын зураг дээр байдгүй. Харин тэдний хийдэг ажил бол хүн төрөлхтний эзэж мэдэж болохгүй нууцуудыг хяналтандаа байлгах явдал юм. Тэдний хийдэг ажил бол тулдаж, хадгалж, хамгаална. Тэд дэлхийн өнцөг болон бүрт гарч ирдэг, тайлбарлах боломжгүй үзэгдэл, аимшигтай гажиг биетүүд, хүний ойлголтод давсан амьтдтай тулгардаг. Эдгээр хэвийн бос биетүүдийг SCP гэж нэрлэдэг. Foundation тэднийг олж илрүүлдэг, тэднийг барьж хордог. Мөн хамгийн чухал нь тэднийг дэлхийгээс нууж байдаг. Яагаад гэвэл зарим SCP-ийн оршин тогтнол ганцхан удаа ил гарвал дэлхийд тэр чигтээ эмх замраггүй байдалд орох эрсдэлтэй. Тиймээс Foundation-д асар олон хүмүүс ажилладаг. Судлаачид, эрдэмтэд, хамгаалтны албаныхан, мөн Mobile Task Force гэж нэрлэгдэх туслах ажиллагааны багууд. Тэдний үүрэг бол аюултай хэвийн бос биетүүдийг олж илрүүлж, барьж, шаардлагатай бол устгадаг. Гэхдээ хамгийн чухал зүйл бол SCP Foundation байхгүй бол энэ дэлхийн аль хэдийн сүрчгсэн байх магадaltaй. Эсвэл магадгүй Foundation өөрөө энэ дэлхийн хамгийн аимшигтай нууц байж болох юм. SCP-ийн мөсөн уулын дээд хэсэгт ордог нэг сонирхолтой зүйл бол SCP Containment Breach хэмээх видео тоглоом юм. 2012 онд гарсан энэ аимшигын тоглоом нь SCP ертөнцийг олон мянган хүнд анх удаа танилцуулсан гэж хэлж болно. SCP-ийн тухай сонсож байсан хүмүүсийн их нь яг энэ тоглоомоор дамжиж SCP Foundation-ын нууцлаг ертөнцтэй танилцсан байдаг. Тоглоомын товчхон үйл явдал бол SCP Foundation-ын нууц байгууламжид эхэлдэг. Харин та D9341 гэдэг D-ангийн орогдлуудын дүр тоглодог. Үйл явдал энгийн нэг туршилтын өдөр байсан ч гинт бүх зүйл буруу тийшээ яригддаг бөгөөд өөрөөр хэлбэл Foundation-ы хорж байсан аюултай хэвийн бус биетүүд 20 хүрүүнээсээ гарч байгууламж тэр чигтээ эмх замраагүй байдалд ордог. Тэр мөчөөс эхлээд та аимшигтай байгууламжаас гарах адал явдал аимшигт биетүүдтэй нүр тулах болно. SCP мөсөн ууланд гардаг нэг аимшигтай ойлголт бол Impossible to Destroy буюу устгах боломжгүй хэмээх SCP-ийн дөрүүд юм. SCP Foundation-ы гол зорилго бол аюултай хэвийн бос биетүүдээр туршилт хийх, шаардлагатай тохиолдолд тусах хэрэгтэй болдог. Гэвч зарим SCP-нүүд байдаг. Тэднийг зүгээр хорхоос өөр арга байдгүй. Яагаад гэвэл тэднийг устгах ямар ч боломж байхгүй. SCP Foundation түүхэндээ олон хэвийн бос биетүүдийг устгах оролдлого хийж байсан. Хүчтэй зэвсэг, химийн бодис, бүр бусад SCP-нүүдийг хүртэл ашиглаж туршсан. Гэхдээ нэг аимшигтай дүгнэлт гарч ирсэн тэднийг устгах ямар ч боломж байхгүй. Impossible to Destroy гэдэг ойлголтыг SCP-ийн пэнүүд Кедр английн хаа хэмээн нэрлэдэг SCP 682-тэй жишээ тайлбарладаг. Тэр бол асар том биетэй, маш ухаантай, хүн төрөлхтнийг үзэн яддаг амьтаа. Түүнийг устгах гэж SCP байгууллага олон удаа оролцсон ч бүх оролдоо бүтлэх үйсэн, хүчилт хийсэн, хүчтэй зэсгээр давталсан, бүр бусад аюултай SCP-нүүдтэй хүртэл толдуулсан. Гэхдээ SCP 682 үргэлж амьд үлддэг. Зарим туршилтын дараа бүр илүү хүчтэй болж гарч ирсэн тохиолдолч байдаг. Тиймээс SCP байгууллага нэг л зүйлийг ойлгосон. Тэднийг хизээж устгах чадахгүй. Харин тэднийг зүгээр л аль болох сайн хойш дэлхийгээс хол байлгах явдал юм.